За сайн байцгаана уу. Өнөөдрөөс эхлээд эм чин жоохон лайв хийж бич ганц хөнгө. онгодгүй яа хамаа тэгэл ороод ирнэ шүү дээ. Сайн байцгаана уу. Ороод ирээрээ. Өнөөдрөөс эм чин нэг тогтмол нэг лайв хийж эрүүл мэндийн зөвлөгөө өгч соён гэгэрүүлэх ажил бас хийнэ гэж бодож байна. За ороод ирээд байгаарай. Орж ирсэн шеэрлээд байгаарай. Хэдэн хүн орж ирж байна? За орж ирснүүд нь шеэрлээд байвал дороо эхэлчихнэ. Ер нь нэг үзэж байгаа хүний тоог нэг 200 хүрэхчээл эхлэе дөхөө. Нэг түүний тулд одоо орж ирсэн улсууд маань идэвхтэй хэн цааш нь шеэрлээд өгвөл хурдтай явна шүү. За өнөөдрийн сэдв бол элгийг юу хордуулдаг юм бэ гэдэг сэдвээр ярих гэж бодож байгаа. Яг бол энэ бол сүүлийн үед их тун одоо ноцтой маш олон хүн одоо хордлогонд орж байгаа. Тэгээд сүүлийн үед над дээр энэ хордлогонд орсон улсуудын тоо их ихсэж байгаатай холбоотойгоор энэ элгийг яг юу хордуулаад байдаг талаар нэг нэлээд товчхон бөгөөд чухал мэдээллүүдийг өгөх гэсэн юм аа. Тийм учраас орж ирсэн хүмүүс маань сайн шеэрлээд хүмүүсээ цуглуулад хараа. Цаашдаа ер нь 7 хоногт нэг юм уу 2 удаа яг иймэрхүү чиглэлээр лайв хий гэж бодож байгаа. Тэгээ сонирхсан улсууд одоо яаралтай ороод ирээрээ. Бүгдөө энэ чухал асуудлаар мэдээлэл өгье. За сэдв бол элгийг юу их хордуулдаг вэ гэдэг талаар яриа хий гэж бодож байгаа юм. Би бас саяхан энэ чиглэлээр нэг олон улсын хуралд суусан. Тэгээ Монгол улсын өнөөгийн байдалтай харьцуулаад үзэхэд дэлхийн бусад орнуудтай харьцуулаад үзэхэд манай монголчууд бол элэгний хордлого их ихтэй улс юм байна лээ шүү. За нэмээд ороод ирээрээ. Орж ирсэн шеэрлээд байгаарай. Маш чухал сэдвээр ярилцсан шүү. За орж ирсэн шеэрлээд байж байгаарай. За нэмээд орж ирсэн шеэрлээд ингэ байж да. За одоо хэдэн хүн бэ? За нэмээд орж ирсэн шеэрлээд байж байгаарай. Маш чухал сэдв шүү дээ. Сэдв маань бол элгийг юу хордуулдаг вэ гэдэг сэдвээр ярих гээд байна. За нэг 3 минут хүлээч үү дээ. 3 минутын дотор манайхан сайн шеэрлээд өгч гэнт зарлагдсан учраас хүмүүс бас мдээгүй байгаах. Асар чухал сэдв байгаа шүү. Илгний анатомитлаар жоо яаж байгаа. Илэгний ерөнхий үйл ажиллагааны талаар эхлээд жоохон мэдээлэл өгье. Илэг маань бол хүний биед орж ирсэн гадны бодисуудыг боловсруулалт бас хийдэг. Өөрөө бас үйлдвэрлэл явуулдаг. Ямар үйлдвэрлэл явуулдаг вэ гэхээр нэгдүгээрт цусан дотор одоо маш чухал үүрэг гүйцэтгэдэг альбумин гэдэг уургийг бүтээдэг. Бид бүхний хоол боловсруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг цөсийг нийлэгжүүлдэг, ялгаруулдаг. За мөн одоо цусны бүлэгнэлтийг хариуцдаг чухал уургуудыг одоо нийлэгжүүлдэг, үйлдвэрлэдэг ийм эрхтэн. За тэгээ маш олон бусад одоо үйл ажиллагаанууд ялангуяа биохимийн урлуудыг бол гүйцэтгэдгээрээ ийм онцлог ийм эрхтэн байгаа. Нийтдээ бол элгэн дотор бараг 500-аад химийн одоо биохимийн урлуудыг гүйцэтгэдэг гэж ярьдаг. Тэр болгоны бүр наривчилж ярих юм бол зарим одоо ферментээс өгсүүлээд маш олон нарийн үүргүүд байгаа. Тэгэхээр өнөөдөр бол биднээс бол энэ чухал эрхтнийг яг юу хордуулад идэх юм? Ямар хоол, хүнс, эсвэл бол ямар одоо бодисууд одоо хамгийн хордуулдаг вэ гэдэг талаар ярих гэдэг байна л да. За тэгээ орж ирсэн улсууд маань бүгдээрээ сайн шеэрлчих. Одоо нэг 60 гаруй хүн байна. Бүгдээрээ шеэрлээ явуучвал
дорой одоо олширчин шүү дээ. Тэгээд нэг удахгүй ганц 200 болохоор зэрэг эхлэе. Та бүхнийг бас удаан чилээгээд юугаа их үү? Тийм ээ. За сайхан ширлээ явчаарай. За сэдвээ бүгдээрээ мэдж байгаа. Илгийг юу хордуулдаг вэ гэдэг маш чухал сэдвээр ярих гэж шүү. Сүүлийн үед маш их илгэний хордлого над дээр орж ирж байгаа. Тийм учраас энэ талаар мэдлэг мэдээлэл муутай юм байна гэж ойлгосон. Тиймээс та бүхэндээ энэ эрүүл мэндийн боловсролын нэг жоохон сайжруулах ажлыг хийхгүй бол том болохгүй байна л гэж үзээд энэ яриаг хийж байгаа. За дахиад сайхан ширэлж нэмэгдэж байна, хурдтай нэмэгдэж байна. За одоо ерөнхийдөө үндсэн сэдв рүүгээ орё. За энэ өнөөдрийн сэдвийн одоо гол ач холбогдол нь юу юм бэ гэхээр над дээр энэ ирж байгаа үзүүлж байгаа хүмүүсүүд ямар шалтгаанаар яг илэг нь хордоод байгаа юм бэ гэдгийг би нэг дотроо дүгнэлт хийгээд тэр хийсэн дүгнэлтээ бас та бүхэнд бас танилцуулъя гэж бодож байгаа юм. Тэгэхээр илэг хордчихор зэрэг эмч хүн бол одоо шинжилгээг нь хараад багцаагаар энэ бол хордлого уу эсвэл бол илгэн дотрын одоо илгэний өөрийнх нь одоо жам ёсны ч гэдэм үү одоо дотоод шалтгаанаас үүссэн өрөвсөл юм уу гэдгийг бол ялгадаг байна. Шинжилгээгээр бол маш хялбархан ялгчдаг л да. Биохимийн шинжилгээ үүн дотроо бол илэг цусны биохимийн шинжилгээ хийхлээр зэрэг хордлого юм уу эсвэл одоо илгэний дотоод үйл ажиллагаа алдагдсантай холбоотой өрөвсөл юм уу гэдгийг бол бид бүхэн төвөггүй ялгадаг байгаа. Тэгэхээр энэ хордлого үүсээд байгаа шалтгаануудыг ингээд бичээд үзэхлээр зэрэг хамгийн одоо түгээмэл шалтгаануудын нэг бол эм өөрөө байдаг. Эмчилгээ өөрөө байдаг. Тэгээ энэ эмчилгээнүүд дотор одоо хамгийн их илгийг гэмтээгээд байгаа эмчилгээнүүд ямар эмчилгээнүүд байна вэ гэхээр зэрэг олон улсын судалгаанууд ч байна. Манай одоо Монголд тохиолдож байгаа энэ тохиолдлууд ч байна. Энэ дээр бол манай эмч нарын бас дэндүү замбраагүй эмийн хэрэглээ ч гэдэм үү одоо эмийн одоо бичлэлт, жор бичлэлт бол дэндүү замбраагүй юм билээ. Тэгээ энэ замбраагүй жор бичлэлтээс болоод илэг нь одоо гэмтэж байгаа усуд маш их байдаг юм байна. За над дээр бол янз бүрийн одоо эмч нарын одоо эмчилгээ хийсэн байдал бол орж ирдэг. Тэгээд энэ дотор бол зарим одоо жороо бол нэг хүн зөвхөн нэг хүнд 15-аас 20 эм тариа элдв янзын одоо бэлтгэл витамин гэдэг ийм их эмнүүдийг бол битсэн байгаа бол харагдаж байгаа. Энэ бол маш одоо анзаарахгүй байж болохгүй ийм асуудал байгаа. Яг гэвэл эмчилгээг бичихтэй бол аль болох оновчтой, аль болох цөөхөн, аль болох одоо хүний биед одоо хор хөнөөл багтаа ийм эмчилгээнүүдийг сонгож эмчлэх шаардлагатай байгаад идэг. Гэтэл бидний одоо манай эмч нарын маань одоо бичиж байгаа жорууд бол заримдаа бүр хэтэрхий олон эмийг нэг хүнд одоо битсэн байдаг юм аа. За жишээлх юм бол одоо өнөөдөр ингээд орж ирсэн эмчийн ингээд жорыг ингээд харахад бол нэг хүнд 17 эмчилгээ бичсэн байна. Энэ бол одоо их одоо зөв сайн эмчилгээ гэж бас үзэхгүй л дээ. Ягаад гэвэл оновчтой биш байна. Хамгийн чухал буюу цөөхөн эмээр үр дүнтэй эмчлэх гэдэг энэ зарчим бол алдагдаад байгаа учраас энийг бол харах хэрэгтэй. За энэ илгийг хордуулж байгаа эмчилгээнүүдийг хараад байхад бол хамгийн их түгээмэл илгийг хордуулж байгаа эмчилгээ бол антибиотикууд байгаа. Антибиотикийн хэтэрхий замбраагүй хэрэглээ ямар ч хяналтгүй хордлого өгж байгаа үг нь одоо тодорхой биш ийм одоо антибиотикуудыг хэтэрхий их бичсэнтэй холбоотойгоор илгэний хордлого их байна. За сүрьегийн зарим эмчилгээнүүд энэ бол сүрьегийн эмчилгээ бол дэлхийд даяараа бол илгийг маш их хордуулдаг гэдгээр бол алдартай. Гэхдээ сүрьегийн эмчнэр бол голдуу илэг нь хэр зэрэг хордож ийн гэдгийг өөрсдөө бас давхар хянаад явж байгаа учраас харьцангуй бас их айхтар хяналт бол сайтай явагдаж байгаа. Тийм учраас энэ сүрьегийн эмчилгээнд явж байгаа хүмүүсүүд бол илгээ давхар одоо хордож ийн үгүй юу гэдэг маш сайн хянаа явж явах хэрэгтэй. За дараа нь хавдрын эмчилгээ байгаа. Хавдрын химийн эмчилгээ болон хавдрын
одоо бай эмчилгээний үед илгэний хордлогод маш их түгээмэл байгаа. Энийг бол давхар хавдрын эмчнэр хянаа явж байгаа. Мөн нарийн мэрэгжлийн над шиг эмчнэр дээр бол ингээд одоо хүмүүсүүд давхар хяналт маягаар ингээд орж ирдэг. Маш их түгээмэл байгаа. За ингээд үндсэндээ бол гол эмчилгээнүүд ингээд явж байгаа. Түүнээс гадна голдуу ингээд эмнэлэгт хэвтчихэд гараад шинжилгээ өгөөд үзэхээр зэрэг ихэнх одоо хүмүүс бол эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэсний дараа нарийн одоо илгэний шинжилгээ өгөхөөр зэрэг хордлогонд тодорхой хэмжээний хордлогонд орчоод гарч ирж байгаа. Зарим хүмүүсүүд нь бол хорц өрөвсөл өгөөд хорц хордлогонд ороод хурж ирдэг. Зарим нь бол бага зэргийн хордлогонд ороод хурж ирдэг. Тэгэхээр яг эмчилгээ хийж явах үед тэр эмнэлэг маань бол эмчилгээгээ хийхдээ хэтэрхий их олон эм тариагаар бөмбөгдсөнтэйгээр холбоотойгоор элэг юм уу бөөр нь ингээд гэмтчихэд хурж ирэх тохиолдлууд их илбэг байна. За энэ бол одоо нэгэн түгээмэл эмчилгээтэй холбоотой анхаарах юмнууд байгаа. Тэгэхээр зэрэг аль салбарын эмчнэр одоо манай Монгол улс чинь нарийн мэрэгжлийн маш олон эмчнэр байгаа шүү дээ. Эмчилгээ хийхдээ оновчтой байж чадчихэв үү? Миний эмчилгээ элгийг гэмтэж гин үү? Бөөрийг гэмтэж гин үү гэдгийг давхар ингээд анхаарал ингээд явж ямаар санагдаж байна. За дараачийн бас нэг санаа зовоож байгаа зүйл бол хүмүүсүүдийн одоо дур мэдэн хийдэг өөрсдийнх нь эмчилгээ байна. Дур мэдэн хийдэг. Энэ тэндээс сургаар одоо эмчилгээ хийж ийн одоо үр дүн өгсөн гэж сонсоод таньдаг мэддэг улсуудынхаа эмчилгээг дуурайж хийдэг ийм эмчилгээнүүд хордлого өгч орж ирдэг. За сүүлийн одоо 3 сарын дотор бол над дээр маш их түгээмлээр орж ирж байгаа одоо хордлого гэх юм бол их шүүдэргэн гэдэг одоо ургамлыг хэрэглээд хордлогонд орсон улсууд орж ирж байна. За тэгээ хусны хаг гэдэг юмыг буцалгаж хордлогонд орж байна. За дараа нь бол энэ гангыг одоо буцалгаж хордлогонд орж ирж байна. Гангыг бол уламжлалт ангаах ухаанд бол яг ингээд эм маягаар бол баг хэрэгэлдэггүй шүү дээ. Голдуу юунд хэрэгэлдэг вэ гэхээр зэрэг одоо дэвтэлэг эмчилгээ ч гэдэм үү одоо усан даан эмчилгээнд л одоо хэрэгэлдэг болохоор ашаан эмчилгээ ашааны зүйл маягаар сайхан үнэр тарнартай ингээд гаднаа шавшлаг маягаар хэрэгэлдэг болохоос биш гангыг хизээч буцалгаж уугаад байдаг юм бол байхгүй. Тэгэхээр энэ яагаад ийм нөхцөл байдал үүсээд яагаад хүмүүсүүд маань ингээд хаа хамаагүй юмыг буцалгаж хэрэглээд байна вэ гэхээр зэрэг энэ ард түмэн дотор одоо иргэдийн дунд ингээд буруу мэдээлэл түгээд тэрийг нь дуурайж эмчлээд тэгээд дураараа өөрсдөө эмчилж байгаатай маш их холбоотой байна. За бас эвүүшин гэдэг одоо ургамлыг одоо буцалгаж уугаа түүнээсээ болоод хортчоод орж ирж байна. За янз бүрийн одоо витамин одоо юмнуудыг бол маш их хэрэгжилж байна. За тэгээд тэр витаминүүдээсээ өөрсдөө бас хордно. Витамин чинь өөрөө байх ёстой хэмжээндээ байгаа бол эм. Хэтрээд явчих юм бол мөн л ялгаагүй элгийг шордуулдаг, бөөрийг шордуулдаг ийм л одоо бас л одоо бодис химийн бодис шүү дээ бас л. Тийм учраас витаминийг хүртэл хэрэглэхдээ маш болгоомжтой зөв одоо эмчийн заавраар хэрэглэж сурмаар байна. За уламжлалт ангаах ухааны эмнүүдийг хэтэрхий олныг нэг хүнд өгдөг. Тийм ээ? Бас оновчтой биш. Буруу эмчилсэнтэй холбоотойгоор бас элэгний хордлого, бөөрийн хордлого бол орж ирдэг. За энийг бол одоо уламжлалт ангаах ухааны нарийн мэрэгжлийн эмч нараас энэ одоо эмнүүдийг авах хэрэгтэй болохоос биш зүгээр одоо бүр заримдаа бүр ингээд сошиал эмчилгээ маягаар тэр эмч өвчнөд ийм юм уучих гээд нэгэндээ бүр ингээд одоо бүр нэгэндээ эмч болчихсон. Тэгээд нэгнийгээ хордуулад эрүүл мэндийн дээр ингээд хохиогоо явж идэг. Энэ дээр хинч хариуцлага хүлээхгүй шүү дээ. Та өөрөө эмчээс сонсолгүйгээр тийм ээ дураараа нэг газраас эм аваад уучихсан болвол энэ дээр танд бол хариуцлага хүлээх эмч олдохгүй шүү гэдгийг бас ойлгох ёстой. Тэгэхээр зэрэг энэ сошиал эмчилгээ гэж нэг юм байгаад байна. Одоо тэр нэгнийхээ сайн гэсэн юмыг дураараа авч уудаг. Одоо тэр дөнгөж төрсэн эхчүүдийн тэр групп хүртэл байж байна. Тэр групп дээр яадаг вэ гэхээр зэрэг эхчүүд нэгэндээ зөвлөд ийм юм ууд юм а, тийм юм ууд юм а гэж байж идэг. Ийм одоо эмчилгээнүүд байж байна. Эдгээрүүд нь бол буцаад маш хариуцлагагүй эмчилгээ болж
Тэгээ таны эрүүл мэнд хохирч орж ирэх юм аюултай. За дараа нь сошиаллаас гадна сүлжээний бэлтгэлүүд байна. За энэ бол бүр замбраага алдсан. Энэ бол манай Монгол улсын эрүүл мэндийн салбарын гамшиг болсон шүү. Гэхдээ энэ дээр бол манай Монгол улсад хууль байдаг. Энэ хууль хэрэгждэггүй. Хичнээн хууль байсан ч гэсэн тэрийг хэрэгжүүлэхгүй юм бол тэр хууль байгаад яах юм бэ? Энэ дээр бол манай салбарынхан маань бас хатуу арга хэмжээ авах цаг нь бол болсон. Телевиз болгоноор сүлжээний реклам явж байна. За радио бүх сошиалоор ингээд сүлжээний рекламууд явж байна. За энэ рекламууд нь өөрсдөө рекламдахдаа нөгөө нэг бүтээгдэхүүнээ бараг ид шидийн юм шиг рекламдж байна. Тэгээ бүр жүжигчин бүр мэрэгсэн жүжигчингүүдийг телевизээр яриулж би ийм өвчнөөсөө ингээд эвлэрчихсэн, ийм хорт хавдрыг ингээд эмчилчихсэн гэж яриулдаг тийм бүр мэрэгжлийн сүлжээчингүүд байна. Сүлжээний жүжигчингүүд байна. За тэгээд эмч нар маань өөрсдөө үүндээ бол хотголдож мөнгөний юунд ингээд зөв сүлжээнд ингээд орчихсон ашиг сонирхлын бүр асар их ингээд зөрчилтэй болчихсон ийм эмчнэр зөндөө байна. Тэгэхээр зэрэг энэ бүхний чинь цаана бас л хариуцлагагүй эрүүл мэндээсээ хохирох ийм хэмжээний юм бол цаавар нь бол ингээд явагдаж байгаа учраас та өөрийнхөө эрүүл мэндэд хариуцлагатай баймаар байна. За төр захиргааны байгууллагууд хуулийг хэрэгжүүлэх тал дээр хүчтэй анхаарч ажилламаар байна. За дараа нь бялдаржуулах фитнесийн элдв янзын бэлтгэлүүд байна. Энэ дээр уураг байна, элдв янзын тураах бэлтгэлүүд байж гин. Энэ бүхний цаана бас хордлогонд ордог улсууд маш их байдаг. Над дээр жишээлбэл энэ бялдаржуулах урлагаар хичээллэж байгаа улсууд маш их ирдэг. Тэр хүмүүс яагаад илгэн өрөвсөд яагаад илгэн гэмтээд байдаг вэ гэхээр зэрэг тэр ууж байгаа уураг, элдв янзын гормон, янз бүрийн бодис, тийм ээ, допингийн шинжтэй иймэрхүү бодисууд, тийм ээ, эдгээрүүдийг стероид ч гэдэг юм уу. Хэрэглэснээсээ болоод илгэн гэмтээд ингээд орж ирж байна. За элэг гэмтэж байгаа хамгийн бас нэг томоохон шалтгаануудын нэг бол арх, пяв, элдв янзын согтууруулах ундааны хэд хэрэглээтэй холбоотой иймэрхүү улсууд бас маш их орж ирдэг. За эдгээрүүдийг бол бид нар бол биохимийн шинжилгээг хараад төвөггүй маш хялбархан ялгаад за ерөнхийдөө бол наа чи хордлогын гаралтай байна гэдгийг бол ингээд гаргаад ирчих. За энэ ингээд элэг гэмтээд өрөвсөл байгаагийн цаад хор уршиг нь юундаа байх юм бэ гэхээр зэрэг элэг хатуурлаасаа болоод элэгний дутагдлалд орж нас барах. За эсвэл хордлогоороо нас барах. За эсвэл элэгний хорт тавдар үүсээд нас барах. Тийм ээ? Иймэрхүү аюултай үр дагаврууд бол гарч ирнэ. Эсвэл хордлоготой явсаар хагаад эцсийн дүндээ элэгний идэгшгүй өвчин үүсээд элэгний хатуурлаар ингээд хорвоогийн мөнхөсийг ингээд үзүүлэх ийм юмнууд явагдаж байна. За яг хөө эсвэл бол ингээд архаг өрөвсөлтөд явсаар хагаад эцсийн дүндээ өөр ямар нэгэн шалтгаанаар нас бардаг байх, тийм үү? Тэгэхээр энэ архины хэрэглээ дэндүү замбраагүй болсон. Үүнтэй бол тэмцэж байгаа байгууллагууд тун ховор ах шиг байна. Төр захиргааны байгууллагууд архитай бол үнэхээр согтууруулах ундаатай бол бас хангалттай тэмцэж чадахгүй байгаа. Энэ бүхэн маань нөлөөлж явах шиг байна. За өөр та бүхний зүгээс тодруулж асуух зүйл байвал шууд энэ дээр асуугаад коммент хэсгээр ингээд бичээд явуулчих. Би тэгээд чадах хатгаараа бас хариулъя. За ер нь бол нийтдээ хэдэн минут болсон байна? Нийтдээ хэдэн минут явсан байна бид нар ч. За ер нь бол нэг удаадаа бас хэтэрхий олон юм яриад байгаа хөө. Ингээд гол юмнуудаа яриад дууссан бол өндөрлөе. Асуултууд нь юу орж ирж байна? За нэг асуулт хараад тийм ээ. За асуултыг хараад та. За чухал сэдв байна. Баярлалаа гэж байна. За амжилт хүсье гэж байна. За тодорхой асуусан асуулт байна уу? Байвал шууд хариулаад явчих. За хөдөөгөр архины хэрэглээ дэндүү их байна гэж байна. Ялангуяа орон нутагт бол архины хэрэглээ өндөр байгаа. Орон нутагт шилтгэүүдээ Улаанбаатар хотоор бас архины хэрэглээ бол бүр дэндүү хатгаарсан байж байна. За ялангуяа бас энэ амжиргааны төвшөнтэй холбоотой байх шиг байна. Амжиргааны төвшөнтэй холбоотой гэдэг нь ямар учиртай вэ гэхээр зэрэг яг нэг үг хэлэхэд хүнийхээ муудаа биш.
голдуу сэтгэл готролтой холбоотой. Ялангуяа энэ ирчүүдийн дунд байгаа сэтгэл готрол, ажилгүйдэлтэй холбоотой одоо асуудлаас болж ингэж архины хэрэглээ өндөр байгаа. Түүнээс биш одоо үнэндээ дуртайтай гэхээсээ илүү эхлээд сэтгэл готролд орно. Сэтгэл готрлаа өөрөө янзлах зорилгоор арх уун. Тэгээд явандаа түүнийхээ хамааралтай болно. За тэгээ арх ууж байгаа хүмүүс бол сэтгэл готрол нь улмаар даамжсаар байгаад амиа хорлох гэх мэтчлэн одоо амиа югуудах гэдэг гих мэтчлийн юм руу бол ордог. За сэтгэл готрлын гол шалтгаан нь бол энэ баялагын одоо хараач гэдэг юм уу, энэ баян хоосны хитрхи ялгаа, амжиргааны төвшний хитэх ялгаа, за тэгээд гэр доторх одоо эдийн засгийн санхүүгийн дарамт, энэ бүхнээс бол ангижрахын тулд голдуу архины хэрэглээнд орж байгаа. За тэгээд түүнээсээ болоод одоо эдгэршгүй ийм хамааралд ингээд орчоод тэгээд түүгээрээ бол маш их ирчүүд явж байна. Тэгээд үүнтэй холбоотойгоор манай ирчүүдийн нас баралтууд дэндүү өндөр. Манай ирчүүдийн оргил нас баралт бол 50-аас 54 настай. Оргил нас баралт гэдэг нь ямар утга учиртай юм бэ гэхээр зэрэг ирчүүдийн хамгийн их нас бардаг нас. Тэр нь 50-аас 54. Эмэгтэйчүүдийн оргил нас баралт хэд гэж бодож байна та бүхэн? 80-аас 84 шүү дээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд 80-аас 84 наснда хамгийн их нас барцгаадаг гэсэн. Тэгээ энэ оргил хоёр нас баралтын хооронд дэндүү их зай байна, тийм үү? 30 жилийн зай байна. Ихэнх эмэгтэйчүүд яах нь вэ? Ирчүүдээс 30 жилээр илүү урт насалж байна л гэсэн үг шүү дээ үндсэндээ бол. Тэгээ энийг та бүхэн ойлгож за илгээ бол одооноос энэ хордлогоос хамгаалахгүй бол энэ хордлого гэдэг юм бол манай Монголын одоо ялангуяа элэгний хордлого бол бүр гамшиг болжээ. Тийм учраас энэ сэдвэр бүр ярихаасаар аргагүй юм нөхцөл байдалд хүрлээ. За элэгний өөгчлөлтийн талаар би тусад нь дахиж лайв хийнэ. Одоогор бол зөвхөн элэгний одоо хордлогоор ярина. Хордлого гэж. За элэгний эм гэхээр бүх юм сайн гэж бодоод байдаг. Зарим элэгний эм нь бол зарим хүнд бол зөгтөггүй. Зарим элэгний эм бол зарим хүнд эсэргээр хордлого болдог тохиолдолч байдаг. Тэгэхээр зэрэг элгэнд сайн юм болон элгэнд одоо үнэхээр сайн байдгүй гэх юм бол тэр ууж байгаа хүнийхээ биеийн онцлогоор шалтгаална. Магадгүй надад миний элгэнд сайн байсан эм тариа бэлдмэл ургамал нөгөө нэг хүнд дорж долголт бол заавал сайн байх албагүй. Амар санаад сайн мөртлөө доржид бол тэр нь хордлого болж магадгүй байхгүй да. Тэгэхээр эн чинь яагаад ингэж их ялгаатай юм бэ гэхээр зөв хүн гэдэг маань өөрөө өрмөц. Амар санаа гэдэг хүн хорвоо дээр ганцхан байгаа. Дорж гэдэг хүн хорвоо дээр ганцхан байгаа. Тэгэхээр миний хүлээж авж байгаа одоо гадны бие одоо бодисыг хүлээж авж байгаа чадвар нэг өөр. Дорж гэдэг хүний эмчилгээ хүлээж авж байгаа байдал нэг өөр. Над дээр эмчлүүлж байгаа хүн хүртэл хоёр ялгаатай байна. Нэг хүнд бол маш сайн үр дүн өгж байгаа мөртөө нөгөө хүнд нь огт үр дүн өгөхгүй эмчилгээнүүд зөндөө байдаг. Тэгэхээр элэгний эмчилгээ гэхээр эм гэхээр зэрэг хүн болгонд л тохирно гэж бодоод л хүнийг дуурайж ингээд эмчлүүлээд хүний эмчилгээг дуурайж ингээд замбраагүй дураараа эмчлээд байдаг нь буруу юм шүү гэдгийг л одоо бүр мах цусандаа ойлголоо мах цусандаа шингэтлээд ойлгомоор байна. Тийм учраас анхаармаар байна. Энэ дээрээ онцгой анхаараач. За манайхан тэгээ маш сайн шеэрлэхээр тэгээд дараагийнхаа сэдвийг бол бүгдээрээ элэгний өөрчлөлтөөр ярих уу? Юугаар ярмаар байна? Энд одоо элэгний өөхийг их асуусан улсууд байх юм. Ямар сэдвээр та бүхэн одоо сонсомоор байна? Тэр одоо сэдвэр нь бол ярья. За энэ вирус энтрийг бол тусдан дахиж ярина. За өмнө нь ч бас вирусын талаар бас зөндөө ярьж ирсэн. За алаа тасаатын талаар би бүхэл бүтэн бас яриа хийгээд ингээд юу яачихсан байгаа. За ингээд энэ удаадаа ингээд сэдвээ ингээд өнөөдрийнхөө лайвыг дуусгая. Бараг бид нар ч 20 минут лайв ярьчихсан байх. Их удаан яриул бас онцгүй байдаг. За тэгээд нарийн асуух юм байгаа бол энэ комент хэсэг дээр бичээд үлдээчих. Би энэ бүх асуултуудыг бол анхаарч агаад хамгийн олон комент байгаа сэдвэр нь бол дараачийн одоо лайваа бол хийя гэж бодож байна. За та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Энэ удаагийнхаа лайвыг дуусгахгүй. За өөрчлөлтийг бол дараачийн сэдвүүдээр ярья. За дуусгач да.